Зочин багштай баярлалаа. Үргэлжлүүлэн ярианы хэлний хичээлийг хүлээн авч үзье. Түрүүчийн хичээл дээр бид онгоцны буудалд зочин хүлээн авахтай холбоотой харилцаар үзсэнлээ. Иргэний саны 从乌兰巴托来的火车到了没有? Улаанбаатараас ирж байгаа галт хэрэг ирсэн үү? 从乌兰巴托来的飞机到了吗? Улаанбаатараас ирж байгаа онгоц буусан уу? 从北京来的飞机几点到? Бээжингээс ирэх нислэг хэдэн цагт ирэх вэ? 路上辛苦了吗? Замдаа ядарсан уу? Тэгвэл өнөөдрийнхээ хичээлээр эмнэлэг төвчтэй хүн эргэж очих болон сэтгэлийн дэм өгөхөд хэрэглэж болох харилцаа хариуд сурах болно. Ингээд хичээлд орцгоо. Бидний үзэх хэлний өгүүлбэр бол 放心吧. 放心吧 буюу санаа амар бай гэсэн утга бүхий өгүүлбэр байна. Жишээг хамтдаа харцгаая. 爸爸的病越来越不好了. 爸爸的病越来越不好了. Аавын би улам л муудаад байна. 你放心吧，很快就好的. 你放心吧，很快就好的. Санаа зовлтгүй, удахгүй зүгээр болчихно. Үүнтэй нэгэн адилаар хин нэг тайвшруулах үед 你不用担心 буюу санаа зовх хэрэггүй дээ гэж хэлж болох нэ. Жишээг хамтдаа харцгаая. 你不要担心，你的病很快就好的. Санаа битгий зовоо, чиний өвчин хурдан идэгрэх болно. Ямар нэгэн зүйл их амжилттай болсон үед 成功 эсвэл 祝你成功 буюу чамд амжилт хүсье гэж хэлж болох нэ. Жишээг хамтдаа харцгаая. 你手术成功吗? 你手术成功吗? Мис засал амжилттай юу? Үүнд хариулахдаа 手术很成功. 手术很成功. Мис засал маш амжилттай. 考试成功吗? 考试成功吗? Шалгалт амжилттай юу? Үүнд хариулахдаа 考试不成功. 考试不成功. Шалгалт амжилтгүй гэх мэтээр хэлж болох нэ. Одоо бүгдээрээ дараагийн үйлдвэрийг харцгаая. 祝你早日康复. 祝你早日康复 буюу хурдан идэхийг хүсэж байна гэсэн утгатай. Тухайн хүндээ хурдан ирүүл болохыг ерөөхтөө энхүү хэлдэг байна. Өвчтний биеийг ямархуу байгааг асуухтаа 怎么样? 怎么样? Ямархуу байна гэхээс гадна 还好吗? 还好吗? буюу зүгээр үү, дайжгүй юу гэж асууж болох нэ. Таны бие зүгээр үү гэж асуухтаа 你身体还好吗? 你身体还好吗? Дараагийн жишээг харъя. Эмнэлэгт хүн ирэхээр ирсэн хэлэх үедээ 我来看你. 我来看你 буюу би чамайг харахаар ирлээ. 谢谢你来看我. 谢谢你来看我. Баярлалаа над дээр ирсэнд гэж хариулж болох нэ. Бие бодорой гэж захихдаа 好好注意身体. 好好注意身体 буюу бие сайн бодорой. 好好养病. 好好养病. Өвчтөө сайн эдгэгээрэй гэх мэтчийн хэлж болох нэ. Одоо доор харилцсан яриаг сонсоод сая үзсэн яриагаа баттгая. 听说你住院了，大家都不放心，让我来看看你，你还好吗？手术很成功，现在医生让我好好休息，可是有的时候腿很疼，所以心情也不好。对了，你那么忙还来看我，真谢谢你了。
我当然会来了，我不来谁来呀？你放心吧，你很快就会好的。哎呀，快期中考试了，看我的样子都没上几节课，真倒霉。你不用担心，以后好好补课，我们都会帮你的。主要是把自己好好养病。真谢谢你了，没有你我会怎么办呀？别那么说，那我先走了，祝你早日康复。谢谢你来看我。함스타 헬스에를 거출차이。听说你住院了，大家都不放心，让我来看看你。你还好吗？чамаг эмнэлэг твсэн гэдгийг сонсоод бүгд санаа зовоод би чамаг ирэхээр ирлээ. Чи гайгүй юу? 手术很成功，现在医生让我好好休息，可是有的时候腿很疼，所以心情也不好。对了，你那么忙还来看我，真谢谢你了。Мис засал амжилттай болсон. Одоо энэ ч намайг сайн хэвтэж амар гэсэн. Гэхдээ заримдаа хөөл их өвдөх юм. Тиймээс сэтгэл санааны хувьд их муу байна. Нэрээ чи тийм их завгүй байж бас над дээр ирээд үнэхээр баярлаа. 我当然会来的，我不来谁来？你放心吧，你很快就好的。Би мэдээж ирнэ шүү дээ. Би ирэхгүй бол хэн ирэх юм? Чи тайван бай, удахгүй идэх болно. 哎呀，快要期中考试了，看我的样子，都没上几节课，真倒霉. Ай, удахгүй явцын шалгалт боллоо. Одоо миний байж байгаа янзыг хартаа. Нилээ хэдийн хичээл орсонгүй. Үнэхээр азгүй юм аа. 你不用担心，以后好好补上课，我们都会帮助你的。主要是你把自己好好养病。Чи санаа зовлтгүй явандаа хичээлээ нөхөд авчихна. Би чамд туслах болно. Хамгийн гол нь биеэ сайн эдгээрэй. 谢谢你了，没有你我会怎么办呀？чамд баярлаа. Чи байхгүй бол би яах байсан бэ? 别这么说，那我先走了，祝你早康复。Ингэж хэлэх хэрэггүй, би тэгвэл явлаа. Хурдан идэхийг хүсье. 谢谢你来看我，再见. Над дээр ирсэнд баярлаа, баяртай. Харин одоо дасгал ажиллая. Доорх 3 өгүүлбэрийг сайтар ажиглаад тохирох үгийг нөхөөрэй. 早日康复。手术很，你担心。боломжит хувилбарыг харцгаая. 祝你早日康复。手术很成功。你不用担心。Үзэгчдээ өнөөдөр бид эмнэлэгт хүн ирэх болон сэтгэлийн дэм өгөхөд хэрэглэж болох харилцаар үзлээ. Үзэн хичээлээ сайтарч ижлээрэй. Дараагийн хичээлээр бид гадаад оюутнууд хятад хэлийг хэрхэн сонирхох үзэгтэй холбоотой харилцаар үзэх болно. Ингээд хятад хэлний дунд чатны хичээлийн төрөд өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртлээр түр баяртай үзэгчдээ. 再见.